Дэдиндэ хадихан болсон эзэн Есүсийн алдрыг өндөрт магтан дуулъя эзний нэрийг зүрх сэтгэлийн гүнээс магтъя дуулах дууныхаа дэдийг эзэн дөрөё магтан дуулъя эзний нэрийг зүрх сэтгэлийн гүнээс магтъя дуулах дууныхаа дэдийг эзэн дөрөё мөнхимөө харин дэд болсон эзэн Есүсийн нэрийг өндөрт магтан дуулъя эзний нэрийг зүрх сэтгэлийн гүнээс магтъя дуулах дууныхаа дэдийг эзэн дөрөё магтан дуулъя эзний нэрийг зүрх сэтгэлийн гүнээс магтъя дуулах дууныхаа дэдийг эзэн дөрөё дараагийн дуу маань 57 дугаар дуу. 57. Амьдралаар эзнийг магтан дуулъя ертөнцийн эзнийг би магтан дуулъя би мөнхийг бодохдоо баярлаж байна миний сүнсийг эзний дотроос баярлаж байна миний сүнсийг эзнийг магтан дуулъя 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 амьдралаар эзнийг магтан дуулъя ертөнцийн эзнийг би магтан дуулъя эзнийг би бодохдоо баярлаж байна миний сүнсийг эзний дотроос баярлаж байна миний сүнсийг эзнийг магтан дуулъя 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 дараагийн дуу маань 184 дугаар дуу. 184. Хайрлаараа зөвхөн таныг алхарлаа балчирхан хүү би эзэн танд ирлээ миний амьдрал зовлонгойнгаар хичнээн дүүрэн эзэн танд тайхан ялан дэлэх болно таны гараас хөдлөө энэ бүхнийг
аван тулнаа эзэн та амийн үгээрээ намайг хөдлөн дагуулаа эзэн минь намайг хөдлөн дагуулаа заgal мен замаар намайг даалгуулаа эзэн минь намайг хөдлөн дагуулаа өөрийнхөө царай надад тахааруулаа. Good afternoon, church. Come help. За та бүхэнд орой минь төргий. I'm so happy to and speak you today again. Тэ өнөөдөр таныг харж байгаа да. Та бүхнийг харж байгаа да баяртай байна. Today my group and went to another town and experience and visit another church and visit the cattle and horse farm. За өнөөдөр манай баг болохоор өөр хотод очиод Булган аймагт очиод тэгээс Булганы сүмдэр зочилсон. Тэгээ замдаа малтай айлд адуутай айл буугаад айраг усан тэгээд морь унсан. Монгол гэрт бас очилсон. My member and also riding horse and for someone is the first time in their life. Тэгээ ихэнхийнх нь манай багийн ихэнх гишүүдийнх нь хувьд болохоор анх удаага морь унж үзсэн. Yeah, I on the way to the town and there are very big and the plane and there are so many animals and the sheep, horses, cow and goat. They eating the grass and very peaceful. Тэгээд хотоос гараад айгүй амар амгалан тийм мэдрэмж төрсөн. Энэ тэнд мал бичээл, хонь нөхөр ямаа гэл маш олон мал бичлжсэн. Тэгэл өвс идэл харж байгааг нь үнэхээр таатай байсан. Yeah, I praise and all of you and peaceful always every time. Тэгээд та бүхний амьдрал бас яг тийм амар амгалан байдаг байхаа гэдэгт би итгэж байна. Yeah, last 2 days and I talk about God and Jesus Christ, how great, how wonderful, how amazing God is. За өнгөрсөн 2 удаагийн хичээлээр би та бүхэнтэй бурхан бол яг эцэг шиг юм. Тэгээ бас ямар агуу гайхамшигтай. Тэгээ ямар инэрэнгөө гэдэг талаар та бүхэнтэй хуваалцсан. Yeah, God know everything about us. Бурхан бидний бүх зүйлийг мэддэг. God know everything about our body, our mentality too. Бурхан бидний бие махбодыг мэдхээс гадна бас зүрх сэтгэлийг маань мэддэг юм аа. Also God know in the best way, best thing for us. Тэгээ бүхий л зөв хамгийн шилдгийг биднэрт заруулдаг. And I believe in God. Би And бурханд итгэдэг. somebody also believe in God because God know the best things and for me. Тэгээд надтай адилхан бурханд итгэдэг хүмүүс бас бурхан хамгийн төгс төгөлдрийн биднэрт зориулсан юм итгэдэг гэсэн үг. And God is our the Father too. Бас бидний эцэг юм аа. God is never abandon, never give up us in any situation. Тэгээ би өмнө хэлсэнчлэн бурхан биднийг ямар ч нөхцөл байдалд орхихгүй, үргэлж хамт байдаг бурхан. Хизээж биднийг хайдаггүй тийм бурхан. And God also and look at our heart, not
look at our appearance, our outward. Бурхан хизээч бидний гадаад дүр үзэмж, бидний одоо байгаа байдал руу харддаг, харин бидний зүрх сэтгэл рүү хардаг гэж ярьсан. Sometimes we feel and lonely, sometimes we feel sorrow, but and God know our feeling everything about. Тэгээд хэдий бид нар зов шаналж байгаа ч гэсэн те заримдаа бидний амьдрал хүнд зүй зүйл тохиолддог ч гэсэн тэгээд бурхан бүгдийг мэддэг юм а гэдгийг та бүхэн бас санаж байгаарай. When praise and pray to God and God listen to our crying and small crying. Та шивнэд залбирсан ч гэсэн бурхан таны залбирлыг сонсдог шүү. God is so good all the time. Тэрээр хамгийн зөв төгөөд үргэлж зөвхт нэгэн байдаг. This time I really hope, really praise that you will and find out God is our Savior. God is a very wonderful friend with us. Тэгээд миний өнөөдрийн та бүхэнтэй хуваалцж байгаа энэ семинаруудаар дамжуулаад бурхан бол агуу юм а гэдгийг та мэдээрэй л гэж хүсэж байгаа юм. Тийм учраас би олон дахин давтаад хэлээд байгаа шүү. Also today and I want to talk about God again, especially about our body. God, our health. Өнөөдөр би та бүхэндээ бурхан миний эрүүл мэндэд бидний бие махбодод анхаарал тавьдаг гэдэг талаар хуваалцах болно. God created us. God know everything about us, and God know how to treat, how to restore, how to make good. Бурхан биднийг бүтээсэн учраас биднэрт бас анхаарал тавьдаг. Тэгээ хэрв бидний бие өвдлөө гэхэд бурхан тэр эдгэх тэр аргыг бас зааж өгч өгдөг юм аа. Yeah, today world is a time of many unnamed ills. Sorry. Yeah, today world. Өнөөдөр бидний амьдарч байгаа дэлхий маань бүр ингээд нэрийг мэдэхгүй маш олон төрлийн өвчнөөр дүүрэн байгаа гэнэ. Одоо манай дэлхий маань Some people ask the skeptical question, if there really is a God, why is there all this pain, sorrow, and separation, sickness, and death? Хүмүүс ингэж асуудаг. Бурхан үнэхээр байдаг юм бол тэгээд энэ дэлхийг бүтээсэн бол яагаад ийм олон төрлийн өвчин, зовлон, шаналл бас байгаад байгаа юм бэ? Яагаад энийг ингэж эдгээгээд ингэж илэршуулахгүй байгаад байгаа юм? Yeah, is there really a God of love? Бурхан чи үнэхээр хайр муу юм уу тэгээд? But Bible says that God became a man. Тэгээд Библиэр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр бурхан өөрөө хүн болж энэ дэлхий дээр ирсэн. Did you hear God became man? Та сая бурхан хүн болж энэ дэлхий дээр ирсэн гэж сонссноо? Миний хэлхийг? And God died on the cross to put an end to all this human pain, sorrow, separation, sickness, and death. Тэгээ хамгийн хачирхалтай нь бурхан өөрөө бурхан байж хүн болж дэлхий дээр ирээд бидний гэм нүглийн төлөө, бидний гуниг гутрал, зовлон шаналлын төлөө бүр ингэж нас барсан. He make this promise. Тэгээд бурхан ийм амлалтыг бас бидэнд өгсөн гинэ. За, тэр амлалт нь болохоор Илчлэлт номын 21-р бүлгийн 3-аас 4-р ишлэлээр бичсэн байгаа юм байна. Сентинээс чанга дуу гарахыг би сонсов. Харахтун. Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж бурхан өөрөө тэдний дунд байж тэдний бурхан болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчнаа. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Тэнд анхны юмс өнгөрөн одлоо. Илчлэлт 21-р бүлгийн 3-аас 4-р ишлэл. This scene take place after God has ended all the consequence of sin in the world, created a new world. За, бурхан бурхан удахгүй энэ дэлхийг бүхий л энэ одоо муу муухай зүйлээс, энэ гим нүглээс, энэ өвчин зовлонгоос энэ дэлхийг ангижруулж салгана. God give us a little taste of heaven by giving us the real evidence here on us. За, тэрээр өөрөө энэ дэлхий дээр хүн болж ирэхдээ Тэнгэрийн улсын өчүүхэн хэсгийг биднэрт мэдрүүлэхийн тулд энэ бүх зүйлсийг одоо ингэж хэлж өгч байгаа юм аа. Мэдрүүлэхийн тулд биднийг зааж сургаж байгаа юм.
in God, and we taste on us what heaven will be like. Бид нэр Бурхны үгнээс судалснараа тэгээд Тэнгэрлэг оршихуй буюу одоо тэр Тэнгэрийн диваажин маань ямар вэ гэдгийг улам илүүхээр мэдэх болно гэнэ. Тэгээ энэ маань биднэрт ингээ баг зэргийн багаар ойлгуулж байгаа юм а гэж хэлж байна. There are so many and the sickness and the peoples and in this difficult situation, but any times and the peoples and the feel the sickness, illness, and it. За одоо дэлхий дээр болохоор маш олон төрлийн өвчин, зовлон, шаналлууд байна. Маш олон төрлийн өвчин байна. 2000 years ago also, and many peoples and was a difficult situation. Тэгээд 2000 жилийн өмнө ч гэсэн хүмүүс яг л одоо байгаа шиг ийм хүнд хэцүү тий өвчин зовлон бас нэрвэгдэж байсан. Нөхцөл байдал яг адилхан л байсан. 2000 years ago, and all your young rulers named Jairus of Israel came to Jesus and fell at his feet. За тэгээд 2000 жилийн өмнө Есүсийг дэлхий дээр амьдарч явах үед нэгэн арми ахлагч Jairus гэдэг хүн хүүхэд нь өвдөд тэгээд Есүс дээр ирсэн байна. He was begging him to come and heal his 12 years old daughter. Тэгээд арми ахлагч удирдагч хүн хэрнээ Есүсийн өмнө өвдөг сөгдөж ирээд миний 12 настай охиныг эдгээгээд өгөөч гэж гуйсан. Because she was dying. Тэгээ охин нь бол үхэж байсан яг тухайн үед бол. Jesus immediately traveled to his house. Тэгээ Есүс тэр захирагчийг асуунгууд шууд гэрлүүн дагаад очив. Forced to move slowly and by the crowd of peoples gathered around him. Тэгээ очсон чинь тэр гэрт нь маш олон хүмүүс нөгөө захирагчийн гэрт маш олон хүмүүс хуран цугларсан байсан. Jesus strangely does take the shortcut. Тэгээ Есүс очингуудаа маш олон хүмүүс гашуудад сууж байгааг тэр охиныг өгч байгааг хараад гашуудад сууж байгааг хараад Есүс гайхсан. Instead take a different route because of he know there is a woman who desperately to see him. I'm sorry. Desperately to see him. Desperate. He willing to see him. За тэгээд нөгөө Есүс болохоор тэр хиний гэрлөө явж явах замдаа одоо тэр нөгөө захирагчийн гэрлөө явж явах замдаа нэг өөр газараар ингээд уг нь ингээд замын товчлоод очиж болох байсан юм байна. Гэхдээ товчлоогүй өөр газараар ингээд явсан. Яагаад гэвэл өөр нэг эмэгтэйд идгэрэл хэрэгтэй болцсон байгаа гэдгийг Есүс мэдчихсэн. Тэгээ замд нь тэр эмэгтэйд таарлана гэдгийг Есүс мэдчихсэн байна. Yeah, this woman had been suffering from the hemorrhage. За тэгээд For 12 years. 12 years. Yeah. За тэгээд тэр Есүсийг явж явах охины гэрлөө явж явах замд нэг эмэгтэй тааралцсан тий түрүүний хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй болохоор цус алдах өвчнөөр 12 жил шаналж исэн тийм эмэгтэй байсан байна. She had tried to heal herself here and there, but after spending money and get no relief. Өнөө эмэгтэй маань ингээ мэдээж эдгэрэл авахгүй өөрийгөө эдгэх гээд өвчнөөсөө ангижрах гээд мөнгө төгрөг санхүү болон маш олон жилийг зарцуулсан боловч ямар ч амжилт олоогүйсэн. She tried to come to Jesus many times, but she couldn't even get close to the Jesus Christ. Тэгээд тэр эмэгтэй Есүс гэж нэг хүн эдгээгээд байна гэж сонссон учраас Есүсийн хойноос ингээд Есүстэй уулзчихгаа хичээгээд байсан боловч ерөөсөө нөхцөл болцоонд бүрдэж өгөхгүйсэн. Knowing this, Jesus' purpose went to the Jairus' house to be near her. Тэгээд Есүс тэр эмэгтэй тусламж хэрэгтэй байгаа гэдгийг мэдчихсэн учраас нөгөө Jairus гэдэг юуны захирагчийн гэрлөө явж явах замдаа тэр эмэгтэйгийн байгаа газараа дайрч өнгөрсөн. When Jesus came close to her, she didn't dare to ask him to heal her. Тэгээд Есүс эмэгтэй хажуугаар яг зөрөөд өнгөрөх үед тэр эмэгтэй ерөөсөө Есүсээс намайг эдгэж өгөөч гэж асуугаагүй. Just managed to touch his garment. Тэгээ эмэгтэй бушуухан шиг л яаж хийж байгаа л Есүсийн хормоноос хувцснаас нь зураад хувцсанд нь хүрсэн. She thought that if she touched his outgarment, she would be saved.
Эмэгтэй юу гэж бодож байсан бэ гэхээр хэрв би Есүсийн хувцанд хүрчгэл юм бол намайг би итгэрнэ гэдэг тийм итгэлтэй байсан. At the moment, amazingly, and she knows she was healed. Тэгээд эмэгтэй Есүст хүрэх тэр цаг мөчид эмэгтэй өөрийгөө идэрч байгааг мэдэрсэн. Идэрсэн байгааг. The one touch focus on her entire life face. Ганцхан удаа л хүрсэн. Тэгтэл эмэгтэй эдгэрхээс гадна бүхэл бүтэн эмэгтэй амьдрал өөрчлөгдсөн. Immediately her weakness and pain were refreshed by a completely healthy vitality. Нөгөө биетэн байсан завир нь шууд л алга болоод тэгээ биеийг хөнгөрөөд эрүүл саруулж байгаагаа мэдэрсэн. Taking advantage of the moment, Jesus asked, "Who touched me?" Тэгээ Есүс хэн надад хүрч вэ гэж тэр мэдээж олон хүмүүс хурсан байгаа те тэр хаваар явж байгаа асуусан. The times and the peoples was stunned by the question. Тэгээ хүмүүс бас Есүсийн асуусан асуултанд гайхсан. Хэн надад хүрч вэ гэхээр зөндөө олон хүмүүс таныг хүрээлээд байж штэ гэ те. In fact, it seems odd for the Jesus to ask. Тэр асуулт болох нь зөвхөн эмэгтэй зориулсан асуулт байсан байна. Since he had just been randomly touched by a group of people. Мэдээж Есүсийн эргэн тойронд маш олон хүмүүс ингээл шахацалдаад явж исэн учраас Есүс хүрж л байсан. Гэхдээ тэр эмэгтэй бол онцгой байдлаар Есүст хүрч исэн байна. Peter next to him and said, "Lord, you saw the crowd surrounding you and how to ask me who touched me?" Тэгээд Есүсийн дагалдагч болох Питер Есүст ямар сони асуулт юм бэ та? Энэ хүмүүсийг харал та. Маш олон хүмүүс биднийг хүрээлэл шахацалдаад түлхэлдэл явж ин шүү дээ. Тэгээд хин хүрчвэ гэдэг чинь их сони асуулт байна. But Jesus was able to distinguish between a touch of faith and a casual touch. Тэгээ Есүс хүн итгэлээрээ өөрт нь хүрж байгаа эсвэл зүгээр хүрж байгаа гэдгийг ялгах чадна. This faith was not strengthening that should be left unmentioned. Тэгээд Есүс тэгэж асуусан маань зүгээр санамсаргүйгээр тэгэж асуугаагүй маа. Харин эмгтэй итгэлийг хүмүүст мэдүүлэхийн тулд тэгэж асуусан. Тийм асуулт асуусан. Seeing that she could not hide herself, the woman trembling stepped forward and fell at Jesus' feet. Тэгэж Есүсийг асуусаас болоод өнөө эмэгтэй өөрийгөө нууж чадаагүй те өөр нь нуугдахгүйгээр ил гарч ирэх шаардлагатай болсон. Би хүрсэн юм аа гэд эмэгтэй ил гарч. With tear of gratitude, she told him the story of her suffering and how she had been healed. Тэгээ эмэгтэй хурсан олонд болон Есүс хандаад өөрийнхөө өөртөө тохиолдож байсан тэр зовлон бэрхшээл болон Есүс хүрснээрээ хэрхэн идэрсэн тухайга гэрчилж ярих шаардлага. Jesus spoke gently, "Daughter, your faith have saved you. Go in peace." Тэгээ Есүс эмэгтэйд хандаад зөөлхөн намуухан хоолоогоор охин минь чиний итгэл чамааг идгээсэн гэж хэлсэн. Чиний итгэл чамааг идгээсэн гэж хэлсэн. Why did Jesus bother to identify the woman? Та юу гэж бодож байна? Есүс яагаад тэр эмэгтэйг ингээд бусдын дунд онцолж ингэж танил уу? He didn't want to give the superstition that the power to heal came from the touching his clothes. Есүс өөрөөс нь ялгах тэр эрт хүч чадлаар тэр эмэгтэй эдгэрээд явчлаа гэдэг зүйлийг ойлгохгүй тул тий. Real faith is life. Тэгээд Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр надаас хүч гараа чи эдгэрсэн шүү гэж тэр эмэгтэйд ойлгуулахгүй тул чи итгэлээрээ надад хүрээд аврагдсан юм аа. Чи өөрөө итгэсэн учраас аврагдсан юм аа гэдгийг тэр эмэгтэйд болон бусад хүмүүст ойлгуулахыг хүсэж байсан. This woman truly believed in Jesus, asked him for powers, and so she put on his all and birthright. За тэгээд яг энэ ярилцлага болсноороо тий. Тэгээд тэр эмэгтэй Есүс тэр эмэгтэйд сурахыг хүсэжсэн зүйл нь болохоор бас бусдад сурахыг хүсэжсэн зүйл нь болохоор итгэлээр аврагддаг, итгэлээр идгээдэг юм аа гэдгийг. Тэгээ бурхан бол идгээгч юм аа, итгэж чадхал юм бол та идгэж чадна гэдгийг ойлгохыг хүсэжсэн. Тэгээ тэр эмэгтэй одоо амьдралынхын түүхийг яриулснараа бас тийм. Meanwhile,
Jairus saw Jesus delay and demanded that he heals his daughters first. Одоо яг тэр үед нөгөө Jairus гэдэг байгаа нөгөө ахмад нь бас Есүсийг ингээл шавдуулаад хурдлуулах гал те манай дуртай очиж хүүхд маань өнгөрлөөштэй гэд ингэж дотроо ингэж шавдуулж байсан. Jairus, the short time that Jairus supposed to heal the woman with the hemorrhagic and talk to her, and it seems like eternity to Jairus. Тэгээд нөгөө ахмад Ерүст болохоор Есүс ингээд замд явж байгаа л зогсоол эмгтээтэй яриад ингээд эдгэрэл явагдаад ингээд байгаа нь бүр ингээд цаг хугацааг зогсоодсон юм шиг бүр ингээд дотроо ингээд яарч ингээд. But the other hand, as Jairus saw this woman's being healed, and his heart began to be convicted. 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 What does it mean? Be convinced to believe. Okay. I work it out. За тэгээд нөгөө Ярис маань Есүсийг гаргаж байгаа тэр үйлдэлийг хараад тэгээд за энэ эмэгтэй идэглэлээр ингээд идэгж байгаа юм байна. Энэ бол ингээд санаатаагаар тий одоо ингээд анханасаа төлөвлөсөн зүйл байсан юм байна гэдгийг ойлгосон. Then Jairus heard a story that and settled his face in an instant. Тэгээд Ярисийн итгэл маань өсөж одоо тэр нөхцөл байдлыг хараад Ярис буюу одоо нөгөө ахмадын итгэл нь өсөж эхэллээ. His servant come to tell him that it's too late. Тэгээд тэгсэн ч гэсэн нөгөө Ярис маань Есүс дээр ирээд охин маань өнгөрчихсөн гинэ. Одоо оройтчихлоо доо гэж хэл. His daughter was already dead. Охин аль хэдийн өнгөрчихсөн. Jairus' heart had crumbled. Тэгээд мэдээж Ярисийн зүрх сэтгэл нь бол ингээд өмөрч шаналж байсан. There was no hope for him to live anymore. Тэгээд бүр Ярис болохоор одоо ингээ үр хөвгтө алдсан хүн чи ямар ойлгохтой байх вэ те? Бүр ингээд амьдрах хүсэл төрхөөргүй тэгж их гуналж He felt like he was losing everything. Тэгээд амьдралдаа одоо цорын ганц үнэтэй зүйлээ алдчихлаа, бүх зүйлээ алдчихлаа гэдэг тийм мэдрэмж төрж ирсэн баха. At the moment, and Jairus looked at Jesus, and Jesus was looking at Jairus first, and said. Тэгээд тэр хоёр Есүс Ярисийн нүд рүү хараад тэгээд Есүс рүү харсан. Do not be afraid, only believe, and your daughter will be saved. Тэгээд Есүс нэг сонин зүйл хэлсэн нь битээ охин чи итгэрэх болно гэж хэлсэн. Аль хэдийн Also, Jesus came into the Jairus' house, and so many people and crying and weeping, and for the daughter. За тэгээд буцаа түүх рүүгээ ороход Есүс нөгөө Ярисийн гэрт ингээд яваад очтол маш олон хүмүүс цугларсан уйлцгаажсэн. Хүн гашуудан уйлцгаажсэн. Jesus talked to the crowd of people, and the daughter is not dead, she is asleep. Тэгээд нэг сонирхолтой зүйл Есүс хэлсэн нь нөгөө хүмүүс хандаж хэлсэн. Энэ охин бол өвхөөгүй унтаж байна гэж хэлсэн. Та нар гашуудах хэрэггүй гэж хэлсэн. And then Jesus go into the daughter's room. Тэгээд охиныг тавьчихсан байсан. Тэр өрөөрөө Есүс явж орсон. And then Jesus said to girl, get up. Тэгээд охин минь ээ босоо гэж хэлсэн. Есүс охин руу төхөж чад охин минь ээ бос гэв. When Jesus said to get up, and the girls make alive again. Тэгээд Есүс охин дээр очиод охин минь ээ бос гэж хэлэхэд нөгөө үхчихсэн байсан охин маань амьдраад босоод ирсэн. Jesus Christ know everything about our body, our condition. Есүс Христ бидний нөхцөл байдлыг, бидний бие махбодыг биднээс илүү мэддэг. When we sick, when we ill is, and then we first go to the Jesus Christ. Та ингээд бид нар ингээд итгэгч хүмүүс өвдөх юм бол шаналлах юм бол бид нар хамгийн түрүүнд бурханд хандаж цай. Jesus know and how to treat, how to cure, how to restore us. Тэгээд Есүс бидний тэр өвчин зовлон яаж эдгэх, яаж илааршуулах, тэр яаж одоо хамгаалах тэр бүх зүйлүүдийг биднэрт ойлгуулж өгдөг. When I was in Korea, and I heard a very story about the woman. Солонгос байхдаа би нэг эмэгтэйн тухай түүх сонссон.
sanitarium located in the rural area in Korea. Sanitarium. За санитариум гэдэг нь болохоор нөгөө адвентист эрүүл мэндийн тийм байгууллага гэхгүй. Тэгээд тэр Солонгосын бас ингээд нөгөө зах хязгаар нэг газар бас яг тийм санитариум гэдэг эрүүл мэндийн газар байсан байна. Already they came to the sanitarium and meet the director of sanitarium and talks about her condition, health condition. Тэгээд нэг эмэгтэй нөгөө санитариум дээр ирээд тэгээд санитариумын эмчтэй уулзаад тэгээ өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлаж өгсөн байна. Одоо би нэг иймэрхүүд байна. Миний би нэг иймэрхүү зовиртой байгаа шүү гэд. I feel and constantly always and weak headache. Тэгээд тэр эмэгтэй би миний ингээ үргэлж толгой маань өвддөг. And she want to visit many hospitals and many places to meet many doctors and spend a lot of money for cure headache. Тэгээ нөгөө эмэгтэй маань толгой өвчнөөсөө салахын тулд маш олон эмчнэр дээр очисон, эмнэлэгт очисон, янз бүрийн эмчилгээ хийлгсэн. Гэвч зүгээр болоогүй. But she's failed. Do not cure her headache. Тэгээ харин ч улам илүү өгөхөр өвдөөл байгаад. Нөгөө өвчин намдахгүй улам илүү ихээр л өвдөж. And then talking to the directors and I feel constantly daytime, nighttime, always I feel big headache. I couldn't live. I couldn't have a social gathering, social meeting, and I couldn't do work, any kind of work. Тэгээ өнөө эмэгтэй маань тэр нөгөө совилын газрын одоо тэр дарга дээр нэрээд миний ингээд өдөр шөнөгөө толгой маань өвддөг. Би бүр ингээд амьдарч чадахгүй байна. Бүр ингээд нийгэмшиж чадахгүй байна, ажил хийж чадахгүй байна. Тэгээд ингээд байнгын л ингээд өвчтөй зовиртой явж байна. Надад айгүй хэцүү байна гэж хэлсэн. And when the director talking to the lady, the director found out what caused her headache. Тэгээд нөгөө захирал маань хэлсэн. За хэдүүлээ хамтдаа яг өвчний чинь одоо толгойг чинь яг юу өвдөхөд байгаа тэр юуг олъё. Одоо тэр хамгийн одоо гол цөмийг олъё. Яг шалтгааныг олъё. She hate her husband always, continually. За тэгсэн чинь асуудал нь л шиг байна. Тэр эмэгтэй болохоор нөхрөө үзэн яддаг. Тэгээд бүр ингээд байнга л нөхрөө буруутгаад ингээд үгэлж яадаг гэсэн үг. Her husband go to the company for work and after work and she didn't come to home and she meeting the friend and drink alcoholic and have a social gathering and mostly he's come back to the home too late. Тэгээд нөхөр нь болохоор нөгөө ажилдаа явдаг, компанид ажил хийдэг. Тэгэл яваал эхнэр нь өглөөд идэг болохоор ажлаа таараад шууд найз нар дээр очиод арх угаал. Тэгээд орой болтол ингээл манайхаар болоод ингээл архич байгаа л ирдэг. Шүн гэртээ ирдэг гэсэн. The husband also didn't pay attention on the children and something happened in his home. Тэгээд бас нөхөр нь гэр бүлтэй болж байгаа асуудал, гэр бүлтэй юу болж байгаа гэртээ ерөөсөө санаад авдаггүй, мэддэггүй. Тэгээд дээрээс нь хүүхдүүдээ чинь ингэж анхаардаггүй нэг юм. Times and passed by and цаг хугацаа өнгөрсөн өрлөөсөн. Dislike and her husband and time pass on the feeling is getting worse and worse and finally she hates her husband. Тэгэл эхнэр нь эхэндээ төвчээл байсан юм байна заа. Нөхцөл байдлын төвчээл байж байгаа цаг хугацаа өнгөрсөн, төвчээр нь алдагдаа сүүлдээ нөхрөө үзэн яддаг болоод тэгээ бүр сүүлдээ ингээд эцэстээ үрсэн. Yeah, the sanitarium director. Yeah, lady. Your problem is from your mentality. From your mind. There is your mind. You have a big problem in your mind, in your heart. Тэгээд нөгөө захирал маань юу гэж хэлсэн бэ гэхээр за юу юм бэ наа? Чиний ингээд эмхтэй таны толгой өвдөд байгаа асуудал чинь ерөөсөө таны сэтгэл санаатай mentality сэтгэл тархитай ч холбоотой юм байна. Танд өвчин байхгүй. Та одоо ингээд бухимдаад байдаг учраас те нөхрөө үзэн ядаад байдаг учраас энэ тархи толгойтой ч холбоотой өвдөд байгаа юм байна гэж хэлсэн. The director said, I cannot make you strong, healing. You should
make yourself changing, transforming. Тэгээд би бол таныг эдгэж чадахгүй. Ийм нөхцөл байдалд орсон хүнийг би бол эдгэж чадахгүй. Харин та өөрөө өөрийгөө л өөрчилж чадна. The lady is not non-Christian and she didn't believe in God. Тэгээд тэр эмэгтэй болохоор Христэд итгэдэг эмэгтэй биш, итгэгч биш. Тэгээд одоо бүр бурхангүй үзэлтэн тийм эмэгтэй байсан. But the sanitarium have us the worship and the morning and the evening and 2 times a day. Санитарум буюу одоо тэр нөгөө сувлын эрүүл мэндийн сувлын газар маань өглөө оройдоо хүмүүсийг ингээд нөгөө залбирал хийдэг хамтдаа хүмүүстэй хамт. For cures your problem, and you should attend the morning devotional and the evening worship regularly. You should attend. Тэгээд ер нь тэгээд тэр нөгөө захирал маань эмэгтэйд та одоо ингээд өглөө оройны мөргөөл залбиралд ер нь байн хамрагдж явах хэрэгтэй. Та үгүй ер нь амьдралдаа ингээд залбирч бясалгал хийж явах хэрэгтэй шүү гэж хэлсэн. The lady think I'm not non-Christian. Should I attend or not? And she's many for several days, and she then consider should I attend or not. Тэгээд дараа нь нөгөө ер нь ингээд бид нар ингээд уурах тархийг эрүүл байлгадаг зүйл маань ингээд залбирал бясалгал юм а гэж тайлбарсан учраас нөгөө эмэгтэй чинь би итгэгч биш ээ, би ийм юм хиймээргүй байна гэж явчаад тэгээд нэг хэсэг хугацаанд хэдэн өдөр бодсон. Finally she and decide to attend. I spend a lot of time and I came here and procures my problem and I no way for me. Тэгээд эмэгтэй тэгсэн. За надад угаасаа очих газар алгав. Би ер нь хэдэн хоног бодлоо. Тэгээд би ингээд бурханд итгэдэг ч гэсэндээ би ерөөсөө ингээд танаа совилалд ингээд first time when she attended the worship and she didn't understand what the director say. Тэгээд одоо танаа залбиралт чи хамрагдъя гэж хэлсэн. Тэгэн гутаа эхний өдөр нөгөө захирлын ярьж байгаа яриаг юу гэж ойлгоогүй. Нөгөө өглөөний мөргөл явагдсан. Тэгээд ерөөсөө юу ч гэж ойлгоогүй. But one morning нэг өглөө she attended the morning worship, and then director said Jesus died on the cross for us, for you and for me. Тэгээ нэг өглөө одоо хамрагдж байгаа шүү дээ, тэгжээс нэг өглөөн дээр нөгөө захирал нь өглөөний мөргөл хийж байгаа та. Есүс загалмаа дээр миний төлөө таны төлөө цовдлогдсон юм аа. Бидний гим нүглийн төлөө цовдлогдсон юм аа гэж хэлсэн. Holy Spirit touch her heart. Ариун сүнс тэр эмэгтэй зүрхэнд хүрсэн. Her heart, her mind did move, tremble. Тэгээ эмэгтэйгийн зүрх сэтгэл ингээд өмөрч эхэлсэн. Эмэгтэйгийн зүрх сэтгэл нь ингээд өөрчлөлтийг мэдэрч эхэлсэн. And her cry, tears down and constantly do not stop. Тэгээ эмэгтэй өөрийгөө ингээд бүр мэдрэх чадваргүйгээр уйлж эхэлсэн байна. Одоо after worship, she and went to the mountain, and on the tree she and kneel down and pray to God. Ганцаа тэнд хүүхдүүд өрөөдөрлөө үүдэн дээр. Хүүхдүүд өрөөдөрлөө. За тэгээд нөгөө эмэгтэй маань өглөөний мөргөлийн дараа уулан дээр гараад залбирч эхэлсэн байна. When she pray to God on the tree, and suddenly her mind and getting peace, and her headache suddenly disappeared. Тэгээ өнөө эмэгтэй маань уулан дээр гараад тэгээд ингээд бүр модны хажууд очиж суугаад залбирч эхэлсэн байна. За бурхан минь ээ, та байдаг бол надтай яриач гэ бурхантай ярьж эхэлсэн чи гинтл ингээд ухаан санаа сэргэг болж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд нэг мэдсэн нөгөө толгооны өвчин алга болцсон, итгэцэн байсан. She was so surprised. Just one time, and all her problem, headache, and disappears. Тэгэл нэг л удаагийн залбирлаар тий. Зүрх сэтгэлээсээ залбирсан нэг л удаагийн залбирлаар нөгөө маш удаан хугацаанд өвдөж зовоож ирсэн нөгөө тархины толгооны өвчин маань итгэрсэн байсан. And then she called to her husband. Тэгээ нөхөрлөгөө залгаад өнөө эмэгтэй чинь нөхөрлөгөө уцсан. And husband, I love you. Тэгээ нөхрөө
би чамд хайртай шүү гэж хэлсэн. The husband is shocked. Oh, my wife, oh, maybe crazy and mad. Тэгсэн нөхөр нь дандаа уурлаг байсан ихнэрнтэй гинт залгаснаа би чамд хайртай гэсэн чинь. He know Энэ юу болчихвоо гэж нөхөр нь бүр ингээ шокнд орсон. Yeah, husband know and his wife and hate me. Тэгээд нөхөр нь үргэлж ихнэрээрээ үзэн ядуулагддаг байсан учраас гинт ихнэр нь тийм марчгаар манай ихнэр галзуурсан юм бах та. Энэ яг яагаад надад тийм яриад гэхлээ. Бүр гайхсан. Today and she called me and I love you. Oh, my wife finally mad. Манай ихнэр яг галзуурсан юм шиг байна. Бүр ингээ яг солиотой болцсон юм шиг байна. Яагаад надад хайртай гэлжгүй. The husband drive to the sanitarium. Тэгээ нөхөр нь ихнэртэй санаа зовоод нөгөө сайн амар совлол руу нь яваад очсон. Бүр машинаа бариад совлол дээр нь яваад очсон. Энэ яг галзуурчжээ гэд. And then meet her wife and her wife not mad and just and good condition. Тэгсэн ихнэр нь бол галзуураагүй. Тэгээ харин ч бүр ингээд юм сайхан нөхцөл байдалтай их амар тайван болцсон өгцсөн байна нөхөрийгөө. And the husband getting what make her the recover and strong and normal and condition. Үргэлжил намайг хараад зүгтэг байсан юм да. Одоо буруутдаг байсан юм. Юу болцсон юм болоо? Юу энэ эмэгтэйг өөрчлөөд ингээд энгийн болгочих вэ? Бүр юм энгийн. 1 year later and the husband also believe in God and baptize in God and he also and became Adventist. За тэгээд жилийн дараа тэгээд цаг хугацаа өнгөрөөд жилийн дараа нөхөр нь ч гэсэндээ сүмд явж эхэлсэн. Тэгээд Adventist сүмийн гишүүн усан баталгаа илгээд Adventist сүмийн гишүүн болсон юм а гэж хэлж байна. Yeah. So I want to Translate that part. And then before the baptize and the wife and sing a song, this song. За тэгээ эхнэр нь нөгөө эмэгтэй усан баталгаа хүртгэхээс өмнө энэ дууг дуулсан байна. Энэ болохоор дууны үгтэй би нөгөө монгол дээр орчуулж чадаагүй. Can I translate that? Тэгээд гэртээ ирээрээ, гэртээ буцаж ирээрээ, гэртээ ирээрээ. Тэгээд ямар ч хүнд миний гим нүгэл ямар ч хүнд ийм хэцүү байсан ч гэсэндээ тэр агуу бурхан бол ингээд өөрчилж эдгэж чадна. Тэгээд тэр бол тэр миний гим нүглийг өөртөө авч чаддаг юм аа. Тэгээд бидний эзний зүрх сэтгэл болохоор одоо тэнгэр мэд өргөн тэгээд над дээр ирээрээ буцаж ирээрээ тэгээ бидний эзэн болохоор өдрийн туршид таныг хүлээсээр байдаг юм аа. Тэгээ шүн өнгөрсөн ч гэсэндээ тэгээд тэр өөрийнхөө хаалгыг үүдийг онгорхоо орхиод тэр өөрийнхөө зүрх сэтгэлийг те амраахгүйгээр зүрх сэтгэлээ амраахгүйгээр таныг хүлээгөө сууж идэг шүү. Бүхэл шүнийн туршид бас таныг хүлээгөө сууж байдаг. Тийм учраас та гэртээ ирээрээ гэдэг. Гэртээ гэдэг нөгөө бурхан дээр ирээрээ гэсэн утгатай үг юм. Ийм дууны үг юм байна те. Дууны үгийг нөгөө хаахтар орчуулж чадахгүй болохоор би яг энэ чигээр наригдсан. За. Yeah, God created us. God created us. God made us. God know everything about us. Бурхан бидний бүтээсэн. Бурхан бидний зүрх сэтгэлийг мэднэ. Тэгээ бурхан биднийг эдгээдэг юм аа. God gave us the powers and God can cure any kind of problem and illness. Тэгээд бурхан бол бүхий л асуудлуудыг бүхий л өвчнийг эдгэх чадaltaй бурхан. In the Bible so many story Jesus Christ and healed the people. Sometimes Jesus healed a blind man, and Jesus healed a paralyzed man, and Jesus healed any kind of the disease.
Библиэлд Есүсийн эдгэрлийн тухай маш олон түүхүүд байдаг. Есүс хараагүй хүнийг хараатай болгоод, хэвтэрт байсан хүнийг босгоод, хөлгөө хүнийг хөл явуулдаг болгоод тэгээд Библиэр дүүрэн Есүсийн тухай тэгээ бусдыг эдгэж хүн төрлөختний хүмүүсийг эдгэж байгаа тухай түүхүүд байдаг. Most of the illness come from the heart, our mind. Тэгээд түүхүүдийн хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр бидний тэр эдгэрэл маань бидний зүрх сэтгэлээс бурханд итгэж байгаа тэр итгэлээс ирдэг юм аа. If God heals our mind, our heart, and our body will be healed. Бурхан бидний зүрх сэтгэлийг, бидний оюун санааг эдгэх тэр цаг мөчид бидний бие махбод хүртэл бас эдгэрч байдаг юм аа. Advent Church and we have and health message. Special health message. Тэгээд манай пастрын өөрийнх нь одоо нутагт нь байдаг сүмд болохоор эрүүл мэндийн талаар ингээ байн хуваалцдаг. Гэнэ онцгойлон эрүүл мэндийн талаар ингээ хүмүүстэй. I praise all of you and join our church and your body and your mental, your spiritual will be healed and will be stronger than before. Бид нар хүмүүс юу гэж заадаг вэ гэхээр манай сүмдэр ирээ. Тэгээ манай энэ эрүүл мэндийн семинаруудад сургалтуудад хамрагдах юм бол бурхан таны оюун санааг эдгэн тэгээ бие махбод зүрх сэтгэл чинь эдгэнэ гэж хуваалцдаг. If you will join our church and you will be learn and how to eat, how to drink, how to sleep, how to get rest, everything. Тэгээд манай сүмд ирэх юм бол та ингээд их чанартай урт удаа наслах болно гэж бид нэр ярьдаг. Яаж хэрхэн унтаж амрах, хэрхэн хооллох, хэрхэн нойроо хангалттай авах гэх жишээний маш олон сургалтуудыг бид нар хуваалцдаг. This is my prayers and God bless you. Тэгээд миний одоо хүсэл залбирал маань бурхан та бүгдийг элбэгээр ивэгээсэй юм аа. Thank you. За баярлалаа. За сонсон баярлалаа. За бид нар залбирчаа гэнэ. Heavenly Father, Тэнгэрлэг эцэг минь, we sometimes we feel and illness, we are sick and we are not strong. Эзэн бурхан минь тэгээ заримдаа бид ингээд өвддөг, бидний зүрх сэтгэл бас оюун санаа бас өвддөг. Give us the Holy Spirit, give us your powers. Тэгээ эзэн маань бидний сул дорой байдал дээр та өөрийн ариун сүнсийг илгээж бас өөрийнхөө хүч чадлыг өгөөч. Restore us, heal us, and will be the stronger, getting stronger. Тэгээ биднийг бас өдөр тутам цаг тутам өдөр тутам бас улам илүү ихээр эрүүл болгож биднийг ирч хүчтэй болгож өгөөрэй. You create us. You know everything. You know the best thing for us. Та бидний бүтээсэн учраас бидэнд хамгийн хэрэгтэй тэр хамгийн шилдэг зүйлсүүдийг та бас өгөхийг хүсдэг. Тийм учраас бидэнд бас ойлгуулж мэдүүлж өгөөрэй. Submit everything to you. Та бүх зүйлээ танд даатгах гэж байна эзэн минь. Restore us, heal us. Та бас биднийг эдгэж эрүүл болгож өгөөрэй. In Jesus' name, Amen. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Amen. 예수 남의 가르사 바이르다 예수 남의 기회세 아이도 가라 다니네리 모히 모톳 막자 바이르다 예수 남의 가르사 바이르다 예수 남의 기회세 아이도 가라 다니니리 휘모톳 막자 Emdrat bukni zacherat,
эзэн